Энэ зүйл надад 2020 оны 7 сарын 14-нд тохиосон юм. Яагаад он сарыг нь тийм сэн санаад байна вэ гэвэл тэр өдөр агын манд төрсөн өдөр болж байсан юм л да. Тэгээд би тэднийд хэд хоногоор болсон юм. Нэг их гоцхойд зөөлгүй ингийн л нэгэн газар. Гэвч хажуугаар нь зөрсөн хүн бүрийн нуруу ягаад ч юм хөөдтэйгаа жихэн гэмээр нэг газар бий. Тэр газар ахын гэрээс холгүйхэн минут гарan алгаад очичхоор ийм л ойрхон газар. Гэрийн цонхоор харахад нэгэн уул харагдах бөгөөд бэлтэн ганц мод орохсоор олон жилийн үзнэ нь тодхон харагдана. Түүний мөчрнөөс ялгаагүй л нэгэн хуучин савлуур зүйлтэстэй байх бөгөөд жинтэйхэн суугаад авбал тасарчмаар олстой энэ тэндээс халцарсан буйн тентхийг улмалж ихүүн болгоно. Хэдэн цагийн үед ч юм дээ нар нэлээд доошилсон байх үед би яг тентхийн хажуугаар өнгөж таарсан юм. Нэг их юм бодлгүй нар жарахаас өмнө ахын гэрт очихыг л бодож байлаа. Тэгэд эргээд харагтал. Махнасаа солсон ёс шиг цав цагаан дээлтэй хэмгэн намайг ширтээд зогсож байсан. Ийм үед айх гайхах зэрэгцээд хөдөлгөөнөтгийх л хоолож гархан байдаг юм байна лээ. Гэдэн минут намайг ширтэж зогссны дараа нүдээ чангахан анаад нээтэл өнөөгч нь алга болсон байсан. Энэ явдал хэдхэн секундэд ч болсон байж мэдэх юм. Айсан үеийн хэдэн секунд хэдэн минут мэд аимшигтай санагдах нь бий гэж сонсч өлөө хэлсэн байлгүй. Би ахын гэрт утасны дараагаар унтах гэж хичээсэн чи яагаад ч унтаж чадаагүй. Хөнжилдөөн тийжилсээр нэлээд хэдэн цаг өнгөрчээ. Ямар ч үйлгүй байсан тул сарны туяанд гэр доторгоо тодхон харагдаж байлаа. Яагаад ч цонхны цаанаас намайг хүн ажиглаад байгаа юм шиг санагдаад өөрийн ирэхгүй өнгөйгөд хартал өнөөгч нь цонхны цаанаас инээжгсэн зогсож байсан. Нэг өдөрт 2 дахь удаага шоконд орж мөн л хөшдгөрөн хөшчихсэн. Тэрнээс хойш юу бусныг сайн санахгүй байгаа ч ямар ч л байсан яаж игээд ундчихсан. Маргааш өглөө сэрсэн хоноо халид инээ босчихсан. Өчигдөр шөнө юу хийгээд байсан юм бэ? Тойлонд наалтчихсан. Гэж асуухад нь дотор фал хийгээд л явчихсан. Мэдээж хэрэгэд ийм зүйл болсон хойно гандан хід орж хуургад үзүүлэхэд дайрлагад дайрагдсан байна л гэсэн. Уг нь тийм юмд нэх их идэвдгүй л дээ. Гэхдээ л надад тохиолдсон юм. Тэр савлуур юу н хажуугаар өнгөрсөн хүүхдүүд ганцаараа ярьдаг гэх мэт олон цоо ярианы гол сэдв нь болсон газар да. Би л тэр газрын хажуугаар ахиж өнгөрөхчгүй тэр газрыг зөвлөхчгүй. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe товчон дараарай. Мөн өөр тохиолдсон түүхий хуваалцсан дээгүүдэд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай.